Бид нар зоригтой байна гэж яг юу гэсэн үг юм бэ? Бид нар зоригтой байхад ямар нөхцөл хэрэгтэй юм бэ? Амьдралд өнөөгийн энэ орчин үеийн амьдралд зориг гэж яг юу юм бэ? Энэ тухай ярилцъя. Кофе бодол. Зоригтой байна гэдэг нь өнөөдрийн энэ инх тайван байдалд тийм ээ том асуудалгүй, тулаан тэмцэлгүй нөхцөл арай нэг өөр утга учирыг үйлдэлүүдийг тэр категорийн доор, тэр үгний доор агуулж болж байгаа. Өнөөдрийн өдөр тутмын амьдралдаа бидний хувьд зоригтой байна гэдэг чинь юу гэсэн үг юм гэхлээр чинь тэр нөгөө нэг айгаад идэг, тэг айцсынхаа эсрэг өөрийнхөө болгоомжлынхоо эсрэг нэг зүйлийг хийж оролдож үзэх. Тэгээ аюу сонирхолтой нэг бас нэг би яг энийг хаанаас сурч яснаа мэдэхгүй байна. Гэхдээ зориг гэдгийг яг ингээ хийхийн тулд бид нар бүтэн одоо тэр зоригийн дурш ингээ удаан хугацаагаар зоригтой байх хэрэггүй байгаа тийм. Зоригтой байна гэдэг шийдвэр нь ерөөсөд 1 секундын альва нэг зүйлийг хийх, оролдох, тэрийг оролдож үзэх тэр нэг ганцхан секундын шийдвэрийн тухай ярьж байгаа гэдгийг л мартаж болохгүй шүү. Тэгэхээр зоригтой байна гэдэг чинь юу яриад байгаа юм бэ? Тэр чадахгүй байгаа юм нэг юм оролдож үзэх. Тэрний хийж үзье гэж боддог байсан дандаа ингээд толгоондоо тээж явж байсан тэр санааныхаа дагуу нэг үйлдэлийг хийж оролдож үзье. Эхний алхмыг хийж үзье. Тэр нэг чамайг тоодгүй нэг эмэгтэй хүн, эрэгтэй хүн, захирал, дарга тэр хүмүүстэй ярилцаж үзэх. Тэгэд явж ерөөсөө зоригтой байна гэдэг нь өөртөө итгэх асуудлыг ярьж байгаа. Тэгээд by the way нэр хэлэхэд яг энэ миний яриад байгаа энэ зоригтой байх гэдэг зүйлийг хийхийн тулд эрэгтэй байх албагүй, эмэгтэй байх албагүй, мөнгөтэй байх албагүй, мөнгөгүй байх албагүй. Ядуу, баян, боловсралтай, ямар та харилцаа холбоотой, ямар танил талтай энэ болгон ерөөсөө хамаагүй. Зоригтой байх гэдэг энэ боломж биднэрт бүгдэнд нь ялангуяа Монголын нийгэмд тэгш олцсон ийм гоё эрх байгаа. За өнөөдрийн кофе бодлоо юу гэж бодож байна та? Бид нар өнөөдөр амьдралдаа зоригтой байж чаддгүй. Та амьдралдаа зоригтой хамгийн сүүл зориг гаргасан зүйл чинь юу вэ? Коммент секцэнд бичээрэй. За ингээд дараагийн видеогоор уулзцгаая. Баярлалаа өдөр байцгаарай.